Азтай охины сэргэлт өдөр 5. Чиний дотоод оч. Сайн уу гэрэлтсэн найз минь? Чи анзаарч байсан уу? Зарим өдөр сэтгэл чинь яг л нар мандах шиг гэрэлтэй байдаг. Ямар нэг шалтгаангүйгээр амьдрал утгатай санагдаж, бүх зүйл боломжтой мэдрэгддэг тэр мөчүүд. Тэр мэдрэмжийг зүгээр нэг аз тохиосон гэж бүү бод. Тэр бол чиний дотор гялалзаж байдаг жирийн биш, жинхэнэ оч гэрэл юм. Хамгийн гол нь тэр гэрэл чиний дуртай зүйлсээр амьсгалж, чиний баяр хөөрөөр тэжээгддэг. Чи юу хийж байхдаа цаг хугацааг мартаж, ядарсан ч ирч хүчтэй мэдэрдэггүй. Тэндэл чиний гялбаа байдаг. Тэндэл чиний сэтгэлийн авдар бий. Тиймээс өнөөдөр би чамд сануулъя. Чи энэ дэлхийд гялалцах гэж ирсэн. Тэгэхийн тулд чи өөрийнхөө дотоод оч гэрлийг мэдэх ёстой. Сэтгэлийн шивнэ. Намайг гялалзуулдаг зүйлс гадаад ертөнцөөс биш, харин сэтгэлийн минь авдарт, зүрхний минь гүнд ассан итгэл дотор нуугдаж байдаг. Өнөөдрийн тэмдэглэлийн дасгал. Чамайг дотроос гялалзуулдаг зүйлсийг нээх цаг. Би яг ямар үед зүрх минь догдолж, амьдрал бүхлээрээ намайг дуудаж байгаа мэт мэдрэмж төрдөг вэ? Ямар үйлдэл, орчин, сэдэв надад ирч хүч, урам зориг өгдөг вэ? Affirmation. Би өөрийнхөө гэрлийг мэдэрч байна. Миний дотор орших гэлбаа бол миний үнэн хүч. Бусдын магтаал биш, дотроос ч нэрэх сэтгэлийн урам. Энэ л чамайг амьдруулдаг. Чи өөрийнхөө гялалзах эрхийг хэн нэгнээс хүлээх хэрэггүй. Зүгээр л өөртөө харуул. Би өнөөдөр юунаас баяр хөөр авч чадах вэ? Тэр мэдрэмжийг даг. Тэр л чамайг азтай охин болгож байгаа юм шүү. Зүрх сэтгэлийн дуудлагаар чиний дотоод аяллыг хөтөж марлаа.